Хүмүүс ихэнхдээ бие биетэйгээ ээлдэг найзлаг харилцааг үүсгэж чаддаг. Гэсэн хэдий ч хөдөлгөөний бэрхшээлтэй болон тэрэгцэртэй хүнтэй харилцахдаа анхааралгүй, санаандгүй үйлдэл гаргаснаас болж та хоёрын харилцаа таагүй байдалд хүрч болно. Иймд хөдөлгөөний бэрхшээлтэй болон тэрэгцэртэй хүнтэй зөв харилцах энгийн арга зүйг та бүхэнтэй хуваалцъя. Тухайн бэрхшээлтэй хүний бэрхшээлийнх нь харагдах байдал таяг, тэрэгцэр, хиймэл гар, хиймэл хүл зэрэгт анхаарал хандуулах хэрэггүй. Энгийн байдлаар эцлэн харж нөхөрсгөөр яриагаа эхлээрэй. Хэрв та хоёрын яриа 2 минутаас илүү хугацаанд үргэлжлэх бол та харилцагчийнхаа харааны түвшинд тохирсон өндөрт суугаарай. Тэрэгцэр, алхуулагч таяг нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний биений нэг хэсэг гэж үздэг тул зөвшөөрөлгүй хүрэх, гар хөлөө тавих үйлдэл бүгд зарим тохиолдолд хүмүүс харилцахдаа нөхөрсөг байдлаа илэрхийлэн тухайн хүний биед нь хүрч тэрвэрдэгч үүнийг хөдөлгөөний бэрхшээлтэй хүнд хэрхэвч үзүүлж болохгүй. Энэ нь тухайн хүний тэнцвэрийг алдагдуулах эсвэл шөрмөс татахад хүргэж болзошгүй бөгөөд унаж ч мэднэ. Тэрэгцрээс шилжих буух үед нь туслах бол тэрэгцрээ төвцсөн эсхийг нь заавал шалгаарай. Та тэдэнд тусламж хэрэгтэй гэж үзсэн бол заавал өөрт нь мэдэгдэж зөвшөөрөл авах хэрэгтэй. Урьдчилж хэлэлгүйгээр тэрэгцрийг нь түрч хөдлөгвөл унах эрсдэлтэйг анхаараарай. Ямар хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэйгээс үл хамааран хүндэтгэлтэй харилцаж өөрийнх нь асуудлаар зөвхөн өөртөө нь ярилцахыг эрхэмлээрэй. Зарим хүн альвааг удаан ойлгож хүлээн авах чадвартай байдаг тул тэдгээр хүмүүстэй харилцахад танаас цаг зав төвчээр шаардна. Та юуны түрүүнд тэдний яриаг төвчээртэй анхааралтайгаар сонсох нь чухал. Ярилцахдаа аль болох энгийн үг хэллэг ашиглаж, дохио болон хөдөлгөөн хэрэглэж, ярьж буй зүйлээ зураг зэргээр тайлбарлаж өгснөөр та хоёрын харилцаа хялбар болно. Хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүмүүсийн ялгаатай байдлын нэг хэлбэр тул та энгийн найз нөхдийн хэмжээнд л харилцаарай. Тэд хизээч өрөвдүүлэхийг хүсдэггүй.